Боловсрол шинжлэх ухаан танин мэдхийн Human Channel үзүүлж байна. Энэ удаагийн дугаараар бид ADHD буюу анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнд хэмжээний талаар судлаач Ястмэлхий гэр бүл сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач үүсгэн байгуулагч профессортэй ярилцах болно. Сайн байна уу? Сайн байна уу? За, урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За, урьсанд баярлалаа. За тэгэхээр ADHD буюу анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнт гэдэг маань айгүй өргөөрөний ойлголт байдаг. Тэгэхээр яг юуг ADHD гэдэг вэ? За, ADHD гэдэг нь ерөнхийдөө бол гурван том зүйлийн талаар ер нь бол ярьж байгаа гэсэн үг. За, эхнийх нь бол анхаарал дутмагшилын эмгэгийн талаар ярьж байгаа. За, альва нэгэн зүйл дээр ерөөсө төвлөрөхгүй, оюуны хүчин чармайлтын ажил гүйцэтгэхэд тэрэн дээрээ яг төвлөрч чадахгүй байх. За, тэгээд маш хурдан анхаарлан сарндаг байх тийм. Одоо бид нар чинь жишээлбэл ерөнхийдөө 1-2 үйлдэлийг мэдээлэл их сурвалжийн зүйл дээр ерөнхийдөө бол ажиллах боломжтой байдаг. Гэтэл аль нэгэн дээр нь ажиллаад нөгөөх дээр нь ажиллаж чаддаггүй. Эсвэл нэгэн дээр нь ажиллаж яснаа маш хурдан сарнаад өөр юмнууд руу ингээ анхаарал ингээд нүдэнгүүлээд ингээд явцдаг. Энэ бол хэлж байгаа. За, нөгөөх нь бол хэд хөдөлгөөнт байгаа. За, зүгээр сууж чаддаггүй, маш өрөмний өчг гэж монголчууд агиох ярьдаг шүү дээ. Яг тиймэрхүү байдалтай. За, тэгээд тэр нөгөө нэг хэвийн хөгжлийн хүүхд болгон л хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Тэрнээс арай их байгаад байгаа тохиолдлыг ерөнхийдөө ол хэлж байгаа. Тэгээд бодлогогүй үйлдэл хийдэг, маш их ярьдаг. Тэгээд тэр нь ингээд эргүүлээд нөгөө нэг үр дагавар нь жоохон хүнд болоод ирдэг. Эдгээр зүйлсийг бол хэлж байгаа. За, гурав дахь ойлголт нь болохоор анхаарал дутмагшил ба хэд хөдөлгөөнд хэмгэг буюу энэ хоёрын маань хосолмол хэлбэр буюу анхаарламж төвлөрөхгүй байх, хэд хөдөлгөөнтэйч байх гэсэн энэ зүйлсүүдийг ер нь бол хослуулаад авч үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань ингээд нэг хоорондоо ярилцдаг ч эсвэл багш нар хөдөлдөг те танаа хүүхд чинь сургуулийн өмнөх наснд үе цэцэрлэгийн наснд бол айгүй хөдөлгөөнтэй байна. Ерөөсөн анхаарал нь төвлөрөхгүй ингээд тогтод цоохгүй бусад хүүхдүүдийн юм хүмүүлээд байна энэ төр гэдэг тиймэрхүү сөрөг комментууд жоохон эцэг эхчүүдэд хэлээд идэг те. Тэгэхээр яг сургуулийн өмнөх наснд энэ ADHD-тэй буюу анхаарал дутмагшилтай хүүхдүүдийн хувьд ямар шинж тэмдэг илэрч болох вэ? Яг сургуулийн наснд бас ямар шинж тэмдэг илэрх юм бол? За, цэцэрлэгийн наснд бол хүүхд болгон л хөөрхөн хөдөлгөөнтэй гүйж байгаа. Гэхдээ цэцэрлэгт бол бид нар чинь нөгөө нэг сургуульд бэлтгэхийн өмнөх үе шат учраас арай нөгөө нэг юм тоглоомын арга зүйгээр тоглоомын дундаа багш нар жишээлбэл зааварчилгаа өгдөг, дүрм тогтоодог тийм. За, бүгдээрээ ширээ тойроо сууцгаая гэдэг ч юм уу тийм. За, бүгдээрээ нэг хийцгээе гэл. Эсвэл за бүгдээрээ нэгэн зэрэгээр дуугаа дуулцгаая гэл. Тэгэхэд л нэг хүн ерөөсө тэр дүрм журмыг дагахгүй байвал гэсэн үг. Тэгээ тэрнээс арай өөр дүрм гаргах. Эсвэл бол тэр дүрмэнд орж тоглохгүй байх, хүүхдүүдэд тоглоомоо хуваалцахгүй байх гэдэг ч юм уу тийм. Гэхдээ энэ нь нөгөө нэг хэвийн хүүхд болгонд л ер нь бол жоохон харамч штэ. Өөрийнхөө нөгөө нэг дуртай тоглоомоо эн чинь минийх гэ бүгдээрээ харамлдаг. Гэхдээ энэ хэвийн хэмжээнээсээ их буюу олон давтамжтайгаар зөвөр нэг удаагийн жишээлбэл тоглоомоо булаацалцсныг ADHD ч юм уу тийм. Эсвэл танаа хүүхэд хэд хөдөлгөөнтэй байна. Эсвэл ингээд анги тойрч гүгээд байгаа гэднийг нь бол нэг удаагийнх нь хараад бол ерөөсө хэлж болохгүй. Энэ нь ер нь бол хамгийн багадаа 6 сар үргэлжилсэн байх хэрэгтэй байдаг. 6 сар тогтмол үргэлжилсэн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр шинжүүдээр нь бид нэр ерөнхийдөө ол мэдэх боломжтой. За, тэгээд хамт суугаа хүүхдээ ерөөсөө зүгээр суулгадаггүй те. Хүүе чиний палаач чинь ямар гоё юм. Чи өнөөдөр юу авч ирсэн? Хөөх чи юмтай юм уу? Би өнөөдөр ингээ балруултаа яриад би өчтөр тийм хийгээд гэдэг ч юм ингээ нөгөө нэг тухайн сэдвээс өөр зүйлсийн талаар маш их тоо томшгүй ярьдаг ч юм уу те. Энэ зүйлсүүдийг. Гэхдээ яг хүүхдүүд бол саяны миний ярьсан шиг ингэж шууд илэрхийлж ярихгүй л те. Дундаа гацалттай. Тэгээ өөр юм бодно, өөр юм харна. Тэгээд нэг юм үг үйлбэрүүд нь ив хавгүй ч юм уу те. Иймэрхүү байх тохиолдлууд ер нь бол илбэг байдаг. За, ингээд цэцэрлэгийн наснд мэдээж бид энэ асуудлаа шийдвэрлэж чадаагүй байх юм бол юу болж байгаа? Сургуульд ороод ирэхээр бэрхшээл улам нэмэгдэнэ. За, энэ ямар бэрхшээл нэмэгдэх вэ гэхээр сургуулийн орчин гэдэг чинь цэцэрлэгийн орчныг ботох юм бол бүр илүү дүрм журамтай, бүр илүү нөгөө сурах процесс руу тоглоомын наснаасаа бид нэр сурах үүрэг рүү шилжиж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ингээд суух хэрэгтэй болно, багшийн зааврыг сонсох хэрэгтэй болно, 40 минутын хичээлийг давах хэрэгтэй болно. За, үүн дээр нөгөө нэг цэцэрлэг шийдвэрлэдэг асуудал чинь улам л нэмэгдэнэ гэсэн үг. Зүгээр саяных шиг ингээд палаж эднэр ярьж байсан байх юм бол чиний
одоо юуг нь хичээл хэрэгслийг нь асуулгүй авдаг. Үгүй чи яа миний ямиг авч байна чи миний юм штэ чи өөрийнхөө амаар зураач гэл. Тэгэхээр үгүй би юмаа мартцсан авчираагүй байхгүй юм чи яахын чи хэрэглээгүй байгаа штэ гэл. Иймэрхүү нөгөө нэг сургууль дээрх харилцан ярианууд нь арай жоохон их мараан дагуулсан шинжтэй болоод эхэлдэг. За тэгээд ер нь бол дийлэнх нь бол сургууль дээр суудаггүй анги дотор суудаггүй хичээл орж байхад ерөнхийдөө бол анги тойрч гүөхч байдаг ч юм уу те. Тэгээд эргэж хараад ангийг үүмэлдэг. Тэгээд ангийг үүмүүлээд байгаа учраас багш нар ихэнхдээ яг одоо өөрийнхөө хажууд авч суулгадаг эсвэл хамгийн хойно суулгадаг. Тэгээ энэ нөгөө нэг одоо багшийн арга хэмжээ авж байгаа шийдэл нь тухайн хүүхдийн яг нөгөө онцлогтон тохирсон шийдэл бас болж өгч чадахгүй болоод ирэнгүүт сурлагаас хоцорох, хичээлээс хоцорох, гэрийн даатгалд тэмдэглээгүй байх. За тэгээ нөгөө нэг сонссон юмаа сонсож яг гэрте очихгүй те. Тэгэнгүүтээ гэрийн даалгавраа хийж ирээгүй байх, хичээлээс хоцрогдох асуудлууд үүсээд ирэнгүүт үгүй энэ хүүхд чинь сурлагын одоо суралцсан бэрхшээлтэй юм шиг болоод байна штэ гэдэг. Гэтэл энэ хүүхдүүд суралцсан бэрхшээл гэхээсээ илүү сурах арга барилыг нь бид нэг юм зөв чиглүүлээгүй зүйлсүүд болдог. За ингээд ерөнхийдөө бол одоо ингээд шийдвэрлэдэггүй юм маань улам л нөгөө хүүхд маань нас нь нэмэгдээл жилээс жилээ яваад байгаа шүү дээ. Тэгээд хөгжөөл яваад байгаа. Ингээд ирэхээрээ ер нь бол өсвөр насны хямралтайгаа бүр их одоо болоод ингээл асуудлууд нэлээд өндөр болж эхэлдэг гэсэн үг. Яг нөгөө одоо сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд бол ингээл ялангуяа эрэгтэй хүүхдүүд арай давмгайдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг хөгжлийн хувьд одоо жишээл хөгжлийн үнэлгээнд орлоо гэж үзвэл бас нэг амар оны чадамж хоцрол эсвэл хэл яриа огт байхгүй бол биш л дээ. Гэхдээ нөгөө эцэг эхчүүд ингээд яриаг сонсохоор тэгээ нөгөө цэцэрлэгийн ингээ шинэ жилийн арга хэмжээ ингээ болоод ижингот манай хөлт ганцаараа өстэй нэрээ тэр аваар гүйжих юм а ерөөсөө нийт юм даахгүй гэдэг тий нөгөө талаар одоо 6-7 настай энэ төр хүүхдүүдтэй л ихэд ерөөсөө огт ээжийн үгийг хүлээж авахгүй аваас ол айгаа болчиход байдаг байж магадгүй тий тэгтэл ерөөсөө манай хүүхдтэй нэг хэмиг айгүй олон хэлүүлдэг энэ дэр ерөөсөө үг авахгүй байна гэл ээж аавын дээр айгүй стресстэй байдаг тий тэгэхээр эцэг эхчүүд маань магадгүй хүүхдийнхээ яг хүн болгон нэг юм шимжтэй байх албагүй тэр нөгөө тухайн одоо хөгжлийн ялгааг нь бас айгүй сайн мэдэрчүүл бас тэр стресс арай гайгүй ижиж магадгүй тий. Одоо жишээлбэл ингэж л аамал да хэл ярианы хоцрогдолтой байна. Одоо сүүлийн үед айгүй их одоо эцэгчүүдийн ханддаг юм нь манай хүүхэд 3 нас хүрсэн, 4 нас хүрсэн, 5 нас хүрсэн ярихгүй байна. Тэгээд ярихгүй байгаа юм чи эдийн ичтэй юм шиг байна гэдэг. Гэтэл эдийн штигийн нэг хэв шинж нь хэл ярианы хоцрогдол ерөөсөө биш. Эцэг эхчүүд нөгөө хүүхдээ хэлд орох процессыг нь хэр сайн дэмжснээс айгүйх болоод байдаг. Одоо жишээлбэл хүүхдтэйгээ хэр сайн ярилцдаг, хүүхдийнхээ дохио зангааг хэр одоо үгэн хэлбэрт оруулж хэрэгжилж гин тэр айгүй чухал. Тэгээд нөгөө хүүхдтэй чанартай цаг гаргах. Одоо чанартай цаг гаргана гэхээр бид нар нэг юм цагийн юм 2 цагийн хөтөлбөр бодоод байдаг байхгүй. Гэхдээ чанартай цаг гэдэг нь ерөөсөө л нэг юм 10 минут, 15 минутын л асуудал. Яг хүүхдтэй чанартай цаг гаргаад үлгэрийг нь уншаад өгдөг, үлгэрийг нь ярилцдаг, хүүхдийн дохио зангааг нь яг өгүүлбэр болгоход нь илүү их дэмждэг. Одоо жишээлбэл эцэгчүүд нөгөө нэг гэл ам руугаа заагаал ирэнгүүт нь юмыг нь аваад өчтдөг ч юм уу эсвэл өчигний ам цангаж байгаа юм маа усуу гэл ус хийгээд уучих юм дээр гэл нэг тийм заавар хийгүүдэд байхгүй. Гэтэл тэрний оронд гэдэг нь юу гэсэн үг юм гэнгүүт хүүхдийг ингээд яриулах гэх оролдлогыг хийдэг. Эсвэл хүүхдэд тийм нөгөө ярих оролдлогыг талаар танин мэдхэн процесс нь угаасаа хөгжөөгөө байх юм бол тэр дэвсгэрийг нь тавьж өгдөг. Миний хүүгийн ам цангасан юм уу? Миний ам цангасан гэж хэл би усуумаар байна гэд бүтэн өгүүлбэрээр хүүхдээ ингэж нөгөө тасгалжуулах нь аягүй чухал байдаг. Тэгээ тэр нөгөө нэг процесс маань хэр их явдггүй та хүүхдтэйгээ хэр их харьцдаг байхаар үгүй ерөөсөө ажил ихтэй амжихгүй байна гэд. Хэрвээ тийм байгаа бол хүүхдийн мэдээж хөл ярианы хоцрогдол жоохон явчих гатах магадлал аягүй өндөртэй байгаа. Анхаарал төвлөрөхгүй болохоор тийм. Дараагийнхан зүйл нь болохоор хүүхдийн анхаарлыг төвлөрүүлээгүй байхад бид нэр заавар хэлээд байдаг. Одоо хүүхэд одоо жишээлбэл энд байгаа зүйлсүүд дээр ингээл одоо тэр ямар гоё юм бэ гэл ингэж харж байхад нь бид нэр миний хөө босоод хичээлээ хийгээрээ гэрэн даалгавраа хийгээрээ ер нь чиний наад нэг бодлого чинь тийм байсан юм биш шүү гэл нэг ингээд нэг харилцан яриа болоод өнгөрчдөг. Гэтэл хүүхдийн анхаарал төвлөрөөгүй байх юм бол тэр зүйлсийн талаар сонсоогүй буюу яг анхаарал нь төвлөрж байгаа зүйлсээ л харж байдаг. Тэгэхээр хүүхдтэй нөгөө нэг хамгийн ихний заавар бол яг анхаарлаа та яг өөр дөрөө ирснийхэн дараа тухайн зүйлсийн талаар хэлээч. Тэгэхгүй бол нөгөө нэг зүйлс нь юм 2 удаа, 3 удаа байнгын үглэлт яншилт болоод хуурчдаг.
За тийм болоод ирэх юм бол угаасаа хүүхэд гэлтгүй бид нар хүртэл сонсохгүй болчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл надад хандаал тий пүрэв сүрэн тэрийгэ тэдүү игээгээд би чамд одоо тэдэн удаа хэллээ гэх юм бол ой би сонссон штэ би мэдж байгаа. Гэтэ энийгээ дуусчаа би энийг хийн гэж өөрөө дотроо процессж иж магадгүй штэ тий. Гэтэл нөгөө хүүхэд чинь арай бид нар шиг юм ухамсартайгаар бодохгүй. Гэхдээ өөрт нь айгуу төвхтэй юм шиг санагддаг. Дандаа л ингэж ах юм. Яагаад ингэ надаар хэлэх гээд дээ. Ер нь би яагаад энийг хийх ёстой юм бол гэдэг. Тэгээ ингээд зөрүүдлэх зан үйлийг нь бид нэр итгэвч болчдаг гэсэн үг. Тэгэхээр тухайн хүүхдээ та юм хэлгмээр байгаа бол яг хүүхдийнхаа нүд рүү нь харж агаад энд яг анхаарал нь байгаа хэсгийг нь шалгаж агаад тэгээд та юу хүсэж байгаа. Одоо жишээлбэл гутлаа зэрэгцүүлж тавь. Хувцас өлөг. Гэрийн даалгаврынхаа цөмхийг авчаад яг номоо гаргаад хий гэдэг ч юм уу тий. Энэ зүйлсүүд нь ийм тодорхой заавартай байх хэрэгтэй. Тэгэхгүй бидний нөгөө нэг одоо яриа айгуу тийм сунжирсан яриа хатдаг. Би өстой нэрэ ажилласаа их ядарч ирээд тэгээ өстой ингээд байж хахад чи гэрийнхэн даалгаврыг хийгээгүй байхаа ингээл яг гол зорилго нь таних яг юу юм. Ер нь бол ухаан хүүхдээр бол гэрийн даалгавар хийх гээд байгаа шүү дээ. Тодорхой харьцахгүй байгаа тийм нуршаад. Тийм нуршаад тэгээ тэр дунд нь нөгөө хүүхэд яг юу хийх гээд байгаа гэн ингээ ойлгохгүй байж яснаа аль нэг өөр зүйл дээр анхаарал нь яваад өрөнгөтэй тэр зүйлийг ингээ хараад эхэлдэг гэсэн үг. Зүг. Тэгээд нөгөө нэг үр дүн байхгүй болж байгаа. Тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо шалтгааны үед ингээд бодох юм бол ойролцоогоор одоо ихэнх нь одоо удамшлал шатгаалтай гэж үздэг шүү дээ. Тэгмэд чинь монголчуудын нэг юм хандлага байдаг тий. Тэгээ манай одоо тэр дүүгэн тэр угаасаа ингээд ийм хөдөлгөөнтэй байсан одоо хар юм мундаг гэдэг ч юм уу тий. Нэхэн гот нөгөө ээжийн зүгээс ч юм ингээд хүүхдэд санаа зовоод идэг тий. Манай хүүхд ингээд айгу хөдөлгөөнтэй энэ багшийн дүрм журмыг ерөөсөө дагахгүй байна. Анхаарал нь ерөөсөө төвлөрөхгүй нэгмэд ч юм уу те нөгөө талаас нэмээ өвөн ч юм уу маа тэрний тэр тийм л байсан штэ юм сүртэй одоо орчин үед л ингэдэг болчлаа гэл нэг жоохон юм тэгсгээл болчихно штт гэ тэгээд тийм те тэгтэл эн чин бид нар багаас нь л нөгөө зохион байгуулалттай байдалд нь тасгаж өгөхгүй л бол ирээд асуудлууд нь бүр арай том болоо явчихад байна тийм үү тий яг үнэ. Одоо жишээлбэл бид нар аутизмыг ярихаас өмнөх хэсэг Дауны синдром айгүйх ярьсан шүү дээ. Тэгээ Дауны синдром гингүүт хүүхдүүд ийм байд юм уу? Бас ийм байдаг байх нь штэ гэл нэг юм ертөнцийг таньж байгаа юм шиг нүднэж гисэн те. Тэгээ дараа нь аутизмын талаар нэлээд ярьсан. Тэгээ аутизмыг таниулах өдөрлөг болоод одоо ч аутизм бас нэлээд ер нь бол нийгэм нэлээд танигдсан гэж би бол боддог. Гэтэл тэгээ бэжэтэл дахиад ADHD гэдэг нэр томьёо гараад ирэнгүүт л хүмүүсийн яг тархин дотор юу болоод байна гэхээр үгүй ерөөсөө л энэ хүн болгоны чинь нөгөө нэг эхлээд эрэгтэй эмэгтэйгээр ангилдаг байсан. Тэгээ дахиад ингээд нэг категориуд гаргаж ирж ангилдаг байсан. Тэгсэн чинь одоо зүгээр хөдөлгөөндөө байгаа хүүхдийг ADHD гэж ангилдаг болчлаа гэж хандлага үүсээд байгаа байхгүй юу? Үгүй ADHD гэдэг хандлага ерөөсөө үүсгээгүй. Гэтэл энэ хүүхдүүд ерөнхийдөө бол бүр 1952 онд анх DSM-1 үүсгэхэд энэ хүүхдүүдийн багц тархины одоо хөгжлийн сулрал гэж бол тодорхойлж оруулж ирсэн байгаа юм л да. Тэгэхээр 1952 онд шинжилгээ ухааны нэршлэн ороод ирсэн. Зүгээр манай дээр одоо л бид нэг жоохон ингээд яриад байгаа боловч тухайн үедээ бол байсан л хүүхдүүд. За тэгээ байсан хүүхдүүдийг бид нэр өрөмний өвт гэж нэрлэж байсан. Одоо яг таны түрүүний хэлжсэнээр нөгөө нэг тэр ах маань тийм л байсан шүү дээ. Тэгээ хичээл мичээл суудаггүй байсан. Тэгээ манай одоо ахын жишээ дээр бол нэг юм бирюкуны юм босоо ерөөсөө нугларч нэг тийм багш байсан гин л дээ айхтар багш. Тэгээ тэр багшийн бүр ингээд аргыг барцсан ахал байсан л гэдэг байгаа юм л та. Тэгээ бүр ерөөсөө айгүй хөдөлгөөнтэй. Гэтэл яг барьж аваад яг тэр хичээл дээр юу заасан гэхэд тэрийг айгуу сайн хэлдэг. Тэгээд сонсоогүй юм шиг байдаг мөртлөө наа чи бүхнийг мэдчихэдгийн өстой муу сурлагатай байсан бол өстой сургуулаас хөөлгөөл өстой асуудлыг улам том болгох байлаа. Гэхдээ хичээл хийгээд байдаг учраас өстой яаж чадахгүй маа гэдэг. Тийм байсан гэж байгаа байхгүй. Тэгээ эн чинь бүр 1960-аад оны ийм хууч яриаг ингээл ярьж байгаа байхгүй юу. Тэгээл ингээс сонсоод байхад нэрээ тэр үед зүгээр тэр ах маань байсан бол би зүгээр асуумаар санагдаад яг таныг хүүхэд байхад яг ямар байдаг байсан, танд дотор төрж исэн мэдрэмжлэн ямар байдаг байсан, та яагаас суухгүй байдаг байсан ингээл асуумаар байгаа байхгүй. Тэгээ асуух юм бол одоогийн бидний нөгөө нэг хар дээр цагаан дээр буулгаад ирсэн шинж тэмдгүүд байх юм шиг байгаа.
Одоо болохоор бид нар бол бүх шинж тэмдгүүд нь ингээ гараад ирсэн. За анхаарал дутмагшлын 17 хэв шинж тэмдгээс 6 нийлэрж байгаа юм бол таны хүүхэд анхаарал дутмагшлтай байна гэж үзэх боломжтой байна гэд ингээ тодорхой болсон тийм. Гэтэл тухайн үед одоо тэр чинь нөгөө нэг хүн ямар шинж тэмдгийг мэдэхгүй, ямар шинж мэдэхгүй явж байгаа л амьдралын нөгөө ирэхээр энэ чинь ингээл засагдчихж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл зүгээр тийм байла гэхэд чи зүгээр суухгүй маа гэдгийг бид нар 17 жил сонсцсон гэж бодъё л та. Тэгээ юу яалтчгүй тэр хүн тэгэл өөрийгөө хянаж эхлэв штэ. Өө би нэрээ нэг ийм юм дээр чинь ингээд идэх шүү. Намайг нэрээ хүмүүс ингэж хэлээд идэх. За би нэг жоохон юм байтаа гэл. Энэ байдал нь тухайн хүний шинж тэмдгийг зүгээр арилцсан юм шиг байгаад байгаа боловч хүн дотроо бол яг тэр шинж тэмдэг нь арилаагүй. Тэгээ тэрүүн дотроо яг ингээд дотроо ингээд хашгирч идэг. Туршлага суугаад байна тий. Одоо нийгмийн явцад одоо хэлээрээ нийгэмшгүүн туршлага суuna гэдэг шиг тухайн маань бусдын одоо нөгөө перспектив буюу бодлыг ингээ өөртөө шингээгээд за яг дотоод хүнээс зөрчилтөөд нь шүү дээ. Уг нь дотоод хүн маань бол зөнгөнд арай өөр юм хийж мэрдэг тий. Тийм боловч одоо яг нөгөө нэг бусд хүмүүс чи зүгээр байгаад үг заастаа би чамаас ганц л ямгүй. За чи яг тэнцээ очиод нэг 5 минут суучих гэнгүүт л окей би 5 минут суучих гэж бодож л тэр хүн сууж байгаа байхгүй. Тэгээ яг ер нь тэр нэг 5 минут нь жоох уртсаар мэдээж эн чинь нөгөө нэг оюухан хэвийн хэл ярианы хувьд хэвийн зүгээр л өөрийнхөө тэр нэг дотор болж байгаа маш их энергийг зохицуулах чадваргүй тэгээ өөрийн хяналтал суллын асуудал байгаа юм л да. Өөрийнхөө нөгөө импульс контрол нь жоохон сул байгаа гэдэг тийм өөрийгөө хянах гэхээр болж өгдөг. Одоо жишээлбэл яг ингээд одоо эмчнэрийн уншдаг статистик төр ч юм уу тий одоо хүн амын ойролцоогоо 5-аас 10% нь эдээждгийн шинж тэмдэгтэй гэдэг. Ялангуяа хөвгүүдийн одоо хамгийн өндөр нэг 12% мөг гэсэн ингээд нэг юм тооцоол байгаад идэг шүү дээ. Тэгэхээр ер нь яг эдээждгийн асуудал эсвэл хүн болгонд их бага хэмжээгээр одоо байж л байдаг асуудал юм шүү ер нь. Тэгээд тэр нь магадгүй бидний одоо жишээлбэл надад нэг эдээжтийн шинж тэмдэг илэрхий гэж бодъё л да би одоо ажиллаа муу гэдэг энэ эсвэл ажилдаа төвлөрмөөргөө санагдаа залхуураад ямар ч мотивац авахгүй байгаад энэ төр гэдэг ч юм эсвэл айгүй органайзд буюу ийм зохион байгуулалттай биш байгаад энэ тий энийг ч мартаал тэрийг ч мартаал ингэччихэд их чи магадгүй надад нэг тодорхой хэмжээгээр энэ шинж тэмдэг илэрчиж магадгүй тий гол нь ахуй амьдралд маань нөлөөлөд ирвэл надад донж тавигдах юм биш үл гэж ерөнхийдөө бодоод байгаа. Одоо жишээл надад ингээд үгүй юу чи ажиллаж чадахгүй нэг үл миний ахуй амьдрал нөлөөлчихлээ шүү дээ. Эсвэл хүмүүстэй уулзаад юм ярих гэхээр нөгөө хүмүүс ингээд хүлээж чадахгүй амар их юм яриад үл нөгөө хүмүүс надад дургуулгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр та юу гэж бодож байна? Одоо хүүхдийн хувьд бол бид нар чинь том хүн арай өөр тий. Магадгүй тэгэл дотроо эдээжтэй байсан ч гэсэн яаж ижгаал нэг зохион байгуулалттай байх гал хичээдэг бах төрний хэлдгээр туршлагачаад байна тий. Хүүхдүүдийн хувьд тийм туршлага байхгүй. Амар гинэн цагаахан цайлган зүгээр л цагаан цаас тэнд гүйж явж байгаа тий. Тэнгууд тэр хүүхдүүдийн магадгүй ахуй амьдрал нөлөөлнө гэвэл өстой суралцсан бэрхшээл үүсэх талын л асуудал байгаа тийм үү? Тэгэхээр ийм байгаа мэл та ADHD бол ерөнхийдөө бол төрөлхийн удамшил мэдээж байж болно. Гэтэл тэр хүүхэд маань ээжээс төрөхдөө л анханасаа л тийм байгаа гэсэн үг. Тэгээд яг одоо нөгөө нэг сүүлийн эцэгчүүдийн ч юм уу хаанаас ч мэдсэн нэг ийм зүйлсүүд бас айгүйх ярьдаг. Манай хүүхдийн хажууд аутизмтай хүүхэд суусан чинь манай хүүхд ADHD-тэй болчихлоо. Энэ халдварлагдаггүй гэд. Үгүй энэ халдварт өвчин биш ээ. Угасаал тий. Угасаал юм. Тэгсэн чинь манай хүүхэд 5 дугаар ангид их зүгээр байсан. Одоо 6 дугаар ангид орсон чинь бүр айгүй хөдөлгөөнтэй болчихлоо. Тэгээд 6 дугаар ангид 5 дугаар ангид зүгээр байсан 4 дугаар ангидаа тийм манай хүүхэд өстө ямар ч хөдөлгөөнгүй байсан байхгүй. Тэгээд одоо 6 дугаар ангид орсон чинь л юм болчихлоо. Тэгэхээр энэ гинт илэрдэг юм шинж тэмдэг юусоо биш. Хүмүүс болохоор олдмол гэж бодоод байна шүү дээ. Одоо ингээд олдмол гэж бодоод байгаа. Гэхдээ энэ юусоо олдмол биш. Энэ бол төрөлхийн. Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо бидний онцлох гарын авлагууд бас байгаа шүү дээ тий. Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас ерөнхийдөө бол батлаад өгсөн эмнэлэг зүйн оношоор бид нэр ерөнхийдөө бол хүүхдүүдийг ийм байх магадлалтайг нь ерөнхийдөө бол тодорхойлж байгаа тий. Тэгээ энэ дэр ингээд аваад үзэх юм бол одоо жишээлбэл DSM-5-ыг бариад үзэх юм бол тухайн хүүхдийн шинж тэмдэг 12 наснаас өмнө илэрсэн байх хэвээр.
Зүг. За энэ болохоор DSM 4 дээр бол 7 наснаас өмнө илэрсэн байх хэрэгтэй гэд дурдсан байгаа юм л Одоо да. бүр 12 нь бүр 7 болж байгаа юм тийм байгаа. За тэгэнгүүт тухайн хүүхдийнхаа бид нэр одоо жишээлбэл 18 нас хүрчээд одоо амьдралд саний асуудал нөлөөлөд байж та тийм юмыг зохион байгуулж чадахгүй байна. Маш их мартаад байна. За тэгээд яг нөгөө хичээл хийх гэсэн чинь төвлөрч чадахгүй байгаад байна. Гингүүт өсвөр насныхан маань одоо интернетээс уншаад өөрийгөө идэж байна гэд ороод ирдэг. За тэгэнгүүт нь би өмнөх түүхийг нь асуудаг. За окей ойлголоо. Чамд одоо бол нэлээд хэцүү байгаа юм байна. За тэгвэл чиний өмнөх одоо жишээлбэл 1-р ангитай чи ямар байсан юм? 2-р ангитай ямар байсан гэд ингээ асуумж ингээд яваад ирэхээр нэрээ би 1-2 дугаар ангита ийм байсан юм байна гэдг нь зарим нь гарна зарим нь үгүй би юусоо тийм байгаагүй сүүлийн үед л би ийм болчиход байгаа юм өсвөр насныхаа яг өмнө нь тийм байснаа хэлэхтэй болохоор би аав ээжэд энэ талаар ерөнхийдөө бол дурддаг байсан. Гэхдээ аав ээж зүгээр ахаа хүүхд болгон л хөдөлтөө штэ хүүхд болгоны л анхаарал төвлөрдгөө анхаарал нугасаа юм сарнамтгай байдаг штэ гэж хэлжсэн болохоор би нэг тоодгүй байсан. Гэхдээ одоо бол яг надад одоо амьдралын чухал нөгөө нэг шийдвэр гаргах гэдэг штэ ээш хөх гэдэг тийм. Энэ үед маань айгу бэрхшээл гараад байна гэж айгу их ярьдаг. Тэгэхээр трийг нь ингээд асуумжийг нь маш багаас нь асуудаг. Тэгэхээр тэрнээс нь мөн байх юм бол за тэгвэл ингээд мөн байна. Биш байх юм бол одоо нөгөө нэг тухайн хүүхдэд сүүлийн үед болсон сэтгэл зүйн асуудлууд юу байж болох вэ? Магадгүй айгүй гинтийн зүйлсүүд нэлээх болцсон байх юм бол бид нэр ч хүртэл ой тогтоолтой алдчихдаг штэ юм мартаж санаал те сэтгэл санаа хямарсан байх үедээ бол юу нөгөө нэг цагийн өмнө хинтээ юу ярьж яснаа бараг зарим үед шокийн байдалтай бол сандгүй. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн байдал нь ямар байсныг илүү тодруулах хэрэгтэй болдог. Оншилгоос амаргүй нэ тий. Тийм оншилгаа. Тэгэхээр нөгөө нэг оншилгаа буюу бид нэр тухайн хүүхдийн талаар ер нь эртэл мэдэх юм бол эрт оншилгоо, эрт илрүүлэг гэдэг зүйл бол айгүй чухал. Тэгээд тэрнээс хойших асуудлууд одоо жишээлбэл за окей, тийм энэ мэдлээ тэгвэл одоо яах вэ? Тэгвэл тэгэл тренинг хамруулж болж байна. Эсвэл бол нэг арга аргачлал, хүмүүжлийн арга аргачлалаа бид нөр өөрчлөх хэрэгтэй болж байна. Багш ажилтдаг аргачлалаа бас жоохон өөрчлөх хэрэгтэй болж байна. Илүү нөгөө нэг төвчлөлтөд зүйлсүүд бол харьцангуй их байдаг болсон шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яг одоо жишээлбэл хүүхэд ADHD-тэй буюу анхаарал татмагшилтай хүүхэд байлаа гэж хэдүүлээ бодвол яг төрхтөө л угаасаа энэ чинь хүмүүс тэгтээ бас нэг ийм хандлага өгдөг тий. Уц үзэр аймалсан юм уу тий. Энэ буруу эрхлүүлсэн хүүхдээ эцэг их нь буруу мөчлсөн байна. 6 настай бол 1-р ангид оронгууд яг тийм юм яригддаг шүү дээ. Бараг л та нар хажууд нь зодтолддог юм энэ хүүхчээс аимшигтай хөдөлгөөнтэй яадаг. Сургууль цэцэрлэг нь бол за нэг хөдөлгөөнтэйгээр дуудаал тэгээд нэг тэгсгээд нэг гайгүй өвчтэй юм шиг. Яг нэг 6 настай болоод 1-р ангид нэг ингээд нэг манай монголчаас жоохон чанга штэ тий. Яг тийм багшийн ингээд юугээр ингээд нэг суух гэсэн чинь ингээд нэг амар хэцүү асуудлууд яригадаад идэгтэй. Тэгтэл хүмүүс бол угаасаа энэ хүүхэд маань яг ийм хэв шинжийн хүүхэд юм а гэж бодохгүйгээр олтмол юм шиг ингээд нэг утас зурагт дэлгэц хүмүүжлийн арга барил энтэрлөө ерөөхдөө айгүй хичээхэд байна тийм үү? Тэгдэг. Одоо ялангуяа нөгөө нэг утасны рилүүд байна тий. Тэрийг айгүй хүйцээд тэр чинь нэг минутын хэмжээтэй байгаа шорт тий. Тэгэнгүүт тэрийг айгүй хүйцснээс боллоо. Тэгээд сүүлийн үед манай хүүхэд нэг юм таблеттай болоод гэдэг ч юм уу тий. Эсвэл нөгөө нэг аавыгаа дагаж айгүй их зурагт үздэг гэдэг ч юм уу тий. Иймэрхүү кейсүүд бас нэлээх орж ирдэг. Тэгэхээр ерөөсөө тэрнээс амарс хамааралтай биш. Энэ бол ерөөсөө л төрөлх юм байгаа. Зүгээр тэр нөгөө нэг зүйлсүүд нөлөөлж гин үү анхаарлыг илүү нөгөө хөгжлийг нь удаашруулж байгаа гэвэл тийм. Нөлөөлөх хүчин зүйл болохын үед болно. Нөлөөлөх хүчин зүйл болохдоо бид нарт хүртэл нөлөөлж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл бид нар чинь бас яг анхаарлын багтаан амж маань, тэгээ анхаарал хуваарлах чадвар маань, анхаарал төвлөрөх чадвар ер нь нэлээд муудсан. Одоо ингээд тренингуудыг ингээд хийгээд явхаар хөөе наад чинь ямар сонин юм бэ? Нэрээ хүний тархич ингэж ажилтдаг байлаа гэд. Тийштэй тарих ингэж ажилдаг. Бид яг бүрэн потенциалаараа ажилуулъя гэх юм бол бидний тарих ийм гайхамшигтай байна гэдгийг ерөнхийдөө бол таниулдаг. Тэгэнгүүт нөгөө нэг буцаал нөгөө эдээштэйтэй хүүхдүүдийг маань олтмол юм шигээр
Өө нэг ийм зүйлсээр ахын зүйлсээр тийм буруутгадаг. Дээрээс нь бас нэг айгүй том буруутгадаг зүйл бол хүмүүжлийн арга барил. Тийм ээ. Одоо жишээлбэл энэ ерөөсөө л буруу ишилсэн сөхшөг хөөхөд ерөөсөө хүний үг сонсдоггүй. Тэгээд нөгөө шүүмж хүлээж авдаггүй. Яг энэ шинж тэмдгүүдийнхаа нэг л дээ. Одоо жишээлбэл хүний шүүмжийг хүлээж авдаггүй. Буруу бодсон бодлого байх юм бол миний хүү энийг зөв болгоод ирдэг гэхээр үгүй би яг ч л ингэж л ойлгосон. Та яг ингэн гээдтэй гэл ингээ маргаад эхэлдэг. Тэгэнгүүт нь стон нэрэ том хүний үг сонсохгүй маа гэд эхэлдэг. За тэгээд өшөөч нөгөө нэг хүний яриа маш их тасалдаг. Одоо хоёр том хүн хоорондоо юм ярьж байхад, хоёр багш хоорондоо юм ярьж байхад, эсвэл гэрийнхэн хоорондоо юм ярьж байхад л ерөөсөө өөрийнхөө үзэл бодлыг мартаагүй байгаа дээрээ илэрхийлэх гэдэг. За энэ нь бол нөгөө нэг эргэжүүлж тайлбарлаж байгаа тайлбарлаа. Гэхдээ ерөнхийдөө шууд ингээд тастаал яриад байдаг. Би өнөөдөр тэгсэн байхгүй багш намайг ингэсэн. Маргааш дугаалга болно гэсэн. Яг одоо багшийн энэ данс руу мөнгө хийгээд гээл. Яг одоо гээл бүр ингээл нүдэн гэлтганаал тэгэл айгүй хөөрхөн сэргэлэн штэ манай эдэртэй өгдөж ингээл бүр ингээл тэгээд эхэлдэг. Тэгэнгүүт чинь эцэг эхчүүд ч юм уу эсвэл гадны хүний нүдээр харахаар энэ ямар хүмүүжлэхгүй хөхтэй. Өстө буруу шгэлцүүхтэй. Тийм буруу хэрэгэлцэн байна. Та нар одоо ингэдэг юм уу? Чи жоохон хүүхдтэй үг хэлдэг байгаа ч гэж мэгдэг. Гэтэл аав ээжүүд хүүхдтэй үг хэлдэггүй биш хэлдэг. Гүй миний хөө ингэж болтгоо юм тэгэж болтгоо юм гэд хилдэг. Гэхдээ тэр хүүхдийг нөгөө ямар нөхцөл байдалд яаж хүмүүжлийн арга барилаа бид нэр явуулж байгаагаас айгүйх хамаарат байдаг. Одоо зүгээр ингээм сургамжлах байдалтай тий болтгоо ингэдэггүй өсто нэрэ ямар шараа юм бэ өсто хүн болгон намайг бүр хараад мараад гээл эцэгчүүд өөртөө нэг юм байдал гаргачихвал юм бол хүүхэд тэрийг юусоо хүмүүжлийн арга болж ийн гэж хүлээж авдаггүй. Энэний оронд сая юу болоод өнгөрвөө? Сая уг нь бол ээж нь энэ хүнтэй ч юм аав нь энэ хүнтэй юм ярьж илаа. Тэгээд энэ хоёр хүмүүсээ яриаг дуусныхан дараа миний хүү юм илэрхийлвэл илүү зүг байх байсан. Энэ бол нөгөө нэг бие авч явах соёлын нэг хэсэг болт юм а гэдэг ч юм уу те. Ийм нөгөө нэг тайлбарлах тэгээд өөрийнхөө жишээн дээр илүү их авч яриад эсвэл хүүгийнхаа нөхцөл байдал руу эсвэл бүр ингээд хүүхэд болгож буулгах хэрэгтэй. Тэр нь жишээлбэл чамайг найзтайгаа юм ярьж байхад аав нь ингэдэг билүү? Чамтай ингэж яхад аав нь бүр ингэж чамайг найзтайгаа юм ярихыг хүлээгээд хідэн цаг ингэж зогсдог штэ. Энэ бол нөгөө нэг чамайг хүндэлж байгаа, найзыг нь хүндэлж байгаа ийм байдлыг би илэрхийлж байгаа маа гэдэг ч юм уу те. Үлгэрлэх арга маш чухал байгаад байдаг. Тийм ээ. Тэгтэл нөгөө нэг бид нэр сургамжлаад байдаг. Тэгээд нөгөө хүүхдийг өстой үг сонсдгоо би айгүйх ярьдаг гэдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг арга барил нь таарахгүй. Яг энэ одоо анхаарал татамжлалын үед бол түрүүний л нөгөө одоо хамгийн их хэмжид ханддаг одоо хэсэг бол нэг бол 1-р ангид дөнгөж орж байгаа нэг 6 настайнууд байгаа юм тий. Эсвэл одоо яг тийм нэг шилжилтийн үед нь жоох хэцүү байдаг юм шиг байна тий. Одоо жишээлбэл бага ангид эхний 3 жил харьцангуй гайгүй нэг багш лурдаа аваа суулгаад байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хичээлэн жоох юм нарийн төвхтэй олон ингээд сабжект хичээл үзэл тэглэнгүүт яадаг вэ гэхээр яг анхаарал төвлөрөх юмдаа л төвлөрөхгүй бусад хичээлээ хийхгүй байна гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт нэг талаар бол яг нийгмээс юм уу эсвэл багшаас буцад одоо эцэг эхчүүдээс ээж авруу авих цохилт ирээд энэ сэтгэл зүйв тий. Хүн чинь бас яг өөрөөрөө утсан ч гэсэн миний хүүхдийг нэг хүн хурж ирэнгүүтээ чиний хүүхэд л болдгоо гэвэл тэр ямар хэцүү асуудал вэ тий. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр эцэг эхчүүд маань яг хүүхдийнхээ яг тэр одоо мэдрэмж эсвэл яг тэр хүүхдийнхээ одоо нөгөө одоо тархины хөгжлөн тэр хэв шинжийг ер нь нэлээд сайн ойлгоод тий гадарлаад тэгээд тэрнтэйгээ одоо зохицуулаад сургуультайгаа одоо уулзраа болд юм уу ямар ч байсан тэр 1-р ангийн асуудал ер нь жоо хэцүү байна тий. Тий. Нөгөө тархины бүтцийг нь ойлгоод гэхээр нэг ийм зүйл санаанд орж байна. Бидний тархит нь ер нь нөгөө хүүхэд байхаас ингээд ээжээс төрөөд хүүхдийн тархич нь ингээд хойноосоо урагшаа хөгждөг юм байна л да. Одоо тэрний нэг илэрлэл нь жишээлбэл бидний нөгөө зулаа онгорхоо төрдөг штэ тий. Тэгээд тэр чинь нөгөө нэг одоо хамгийн сүүлдээ ингээд одоо би их гоё янга хэлээр нэрч чадгаа нэг битүүрчдэг штэ тий. Тэгээ бид нар ч нөгөө нэг хүүхдийн зулаа хамгийн сүүлд битүүрүүл их сайн байдаг гэсэн зулаа онгорхоо төрүүл сайн байдаг гэсэн гэл нэг юм аман яриа ярьдаг штэ тий. За тэгвэл
хүүхдийн тарих хониосоо урагшаа хөгжиж тусд юм байна. Тэгээд яг тэр нөгөө нэг бүх бүтцүүд, бүх нөгөө нэг хэлбэржилтэд олоод дуусгах нь 25 нас байдаг гэж байна. За тэгвэл одоо цөмөөрөө нөгөө хүүхдээс хүсэж байгаа зүйлсээ бодъё л та тий. Дөнгөж энэ тарих одоо бүрэлдэж бий болоод одоо нөгөө төрсэн цагаас хойш бүрэлдэж бий болоод 6 жилэл болж байгаа тарих, 5 жилэл болж байгаа тарих байхгүй юу? Бүрэн хөгжиж дуусаагүй байгаа тарихнаас бид нэр маш их зүйл хүсэж байдаг. Одоо жишээлбэл шууд цүнхээ авчраад хичээл хийхийг хүсэж ч юм уу те. Эсвэл шууд л гэртээ орж ирээл гэрийн даалгавар хийхийг хүсэж ч юм уу те. Эсвэл нөгөө гаргаж байгаа шийдвэрүүдийг нь айгүй тийм зөв шийдвэр гаргаж байгаахыг хүсэж байдаг. Гэтэл нөгөө нэг шийдвэр гаргах процесс өөрийн хяналт гэдэг зүйл бол 18-аас 25 нас дээр яг тэр тархины хэсэг нь хөгжиж дуустдаг байгаа байхгүй юу. За тархины хөгжлийн нөгөө нэг онцлог гэдээ ярих юм бол ADHD-тэй хүүхдүүдийн одоо тэр нөгөө амгаахын хэллэгээр бол духны паллид таламус гэдэг хэсэг бол хөгжил маш сул явагдаад байгаа. За тэр хэсэг зарим хүүхдийнх нь бүр хөгжилгүй байна гэж харагдаад байгаа. Заримийнх нь яг хожууч гэсэн ер нь бол хөгжил нэлээд явагдаад байна гэж бол оншилсан байсан. Тэр бол нөгөө нэг ангаах талаасаа ерөнхийдөө бол тайлбарсан тайлбар байгаа даа. Тэгэхээр ер нь л бидний хүүхдийн тарих ер нь их тийм л байгаад байна гэдгийг нэгд аягүй сайн ойлгочих юм бол бидний нөгөө хүлээж байгаа хүлээлт аягүй буурах юм шиг. Одоо багш нарын бодож байгаа хүлээлт ч гэсэн нэлээд буурах юм шиг тий. Энэ нөхөр яагаад ингэж хөдөлгөөнтэй байгаад байдгийг энэ өстой зүгээр биш ээ гэж бодохын оронд энэ чинь хөгжиж байгаа тарих штэ. Хөгжиж байгаа тархинд бид нэр тэгвэл ямар мэдээллийг ямар аргачлаар хүргэх үү гэд бодоод үзэх юм бол бидний аргачлал бас арай жоох өөр болох юм шиг байна. Одоо тэр одоо юу гэж хэлэх юм энэ чинь нөгөө товчондоо л зохион байгуулалттай байх чадвар л ер нь жоохон сулган байгаад гэсэн үг. Тэгвэл бид нэг үгээр одоо ингээд зөөрлүүлж чадах юм бол магадгүй 6 настай хүүхдээс өөрийн санаачлахаараа гэрийн даалгаврыг игээд хуваараа ялгаад зүнхвэтийн тавиад өглөө гарахтаа усаа ингэж гаргадаг чинь бас айгүй их юм зохион байгуулалттай хүүхдэд шаардсан байгаа байхгүй. Тэгэхээр яг 100% ингээд амар зохион байгуулалттай байх хэрэгтэй гэж шаардаад байгаа. Одоо магадгүй 6 сартай хүүхдөө чи яагаад талахгүй байгаа гэдэгтэй ерөөдөөс нэг жоохон юм агаар нэг болчих гээд байна тий. Ер нь айгүй төстэй сонсогдож байгаа тий. Одоо жишээлбэл тэр гэхдээ хамгийн гол нь нөгөө нэг зохион байгуулалтыг нь бид нэр яаж дэмжиж өгөх вэ? Тэр хүүхэд зохион байгуулалтын талаар тархиндаа мэдээлэлтэй юу? Одоо нөгөө нэг мэдрэлийн сэтгэл судлалын талаас бол эн чинь нөгөө нэг хүний тархи яаж ажиллаж байгаа нь одоо сэтгэл судлал талаас буюу хүний зан үйлээр яаж илэрж байгааг ингээд судалдаг юм шинжилгээ ухаан бүр хөгжсөн байгаа юм л да. Энэгээр чинь болохоор юу гэж бодож байна гэхээр таны хүүхдийн тархинд одоо тэр зохион байгуулах уул мөр нейроны нэгдэл бий болсон байгаа юу? Одоо нейронууд хоорондоо мэдээлэл солилцож байгаа шүү дээ тийм. Нейронуудын тэр нөгөө нэг бат бөх одоо холбоо гүүрэн холбоосууд бий болсон байгаа юу? Тэр гүүрэн холбоосууд бий болоогүй байгаа бол тэр хүүхдэд тийм юмны талаар огтоосоо төсөөлөл байхгүй. Одоо бид нар ч гэсэн зарим нэг ойлголтын талаар төсөөлөл байхгүй шүү дээ тий. Жишээлбэл одоо дулааны инженерийн ажлын талаар та бүдэртэй ярих юм бол айгүй хол шүү дээ тий. Мэдгүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Яг юу хийдэг юм болоо гэд. За ямар ч л яс нөгөө нэг парыг ярьж байгаа болов гэж бодно шүү дээ тий. Тийм тэгтэл нөгөө нэг хүүхдэд одоо жишээлбэл хичээлээ хуваарлаад цүмэндээ хийгээд усаа яг бэлдээд маргааш өглөө яг 7 цагт гарахад бэлэн болцсон бай гэдэг зүйл бол өмнө нь тухайн хүүхдэд тэр зүйлсийн талаар хийжсэн байх юм бол нэрээ би усаа хийн гэж бодно. Гэтэл тийм бодомжч байхгүй бол бид нэр хүүхдээс амар их зүйл хүсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр эцэг эхчүүд нөгөө төрөний бас адилхан үлгэрлэх аргыг хэрэглэх боломжтой тий. За хоёулангийнх нь хичээлийнх нь хуваар юм байна. За хичээлийн хуваар гэхээр нөгөө яг монгол хэлээрээ бүгднийг ингэж яраатал биччихдэг. За 9 цагаас монгол хэл орно, 9:40-оос математик орно гэж биччихдэг. Тэрийг хүүхэд бол одоохондоо бол мэдэхгүй шүү дээ. Тэрний юм өөртөө сонирхол татах хуйцаар байх юм бол илүү гоё тий. Тэгэхээр тэрнийг нэхлээ юм гоё зурган мурган хэлбэрт оруулчаад тэгээд өөрийнх нь хийх ажлыг нь юм дистаралыг нь бас нэг юм зурган хэлбэрт оруулчих юм бол хүүхэд уншиж чадахгүй байсан гэсэн тэрийг хараад хийх боломжтой байдлыг нь бид нэр зохион байгуулах хэрэгтэй. Тэгжээж дараа нь хүүхдээсээ бид нэр маш өндөр түвшний зохион байгуулалтыг хүсвэл энэ нөгөө нэг одоо мапанго би болох зүйл байгаа байхгүй. Тийм. Гэтэл бид нар нөгөө нэг крилээрээ бүгдийн сайхан ингэж яриалгаж бичиж. Тэр хөрчтөн дээр наацсан байгаа очиод унштай гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөтг нь хөөрхөн амтаа хараал. Тэгээд за энэ ерөөсө бүтэхгүй мэн гिचэнгүүтээ хийхгүй. Хийхгүй болгоод нь бид нар зөрчилдөөн бий болоод. Надад гэхдээ яг ийм одоо таны яриаг сонсоход яг одоо жишээлбэл яг ингэж бодогдлоо эцэг эхчүүд талаар өөрсдөө ярихдаа
хүүхдээ яг ингэ болохгүй байна гэдэг нэг амар хүүхдийн талаар комплейн ингээд хэлээд идэг ш манай хүүхдээ одоо ингээд ингэдэг манай хүүхдээ ингээд идэг тэгтэл асуудлын 50% нь биднэрт өөрсдөд нь идэг юм шүү. Яг эцэг эхчүүдөө те магадгүй одоо юу гэж хэлэх одоо нэг 50-50% таа байж магадгүй юм байна л гэж бодлоо ерөөхдөө. Өөртөө бас хүүхдтэй яг одоо жишээлбэл одоо хин нэгний хүүхэд ADHD-г асуудалтай гэж бодох юм бол номер 1 нь юу гэж бодох вэ гэхээр за жоохон ажиллагаатай хүүхэд юм биш үү гэж хэдүүлээ бодсон шүү дээ. Тэрнээс та амар сэтгцэн өвчнөө онж тавигдал айхтар юм болж байгаа юм бол гэж хэлэхэд бас хэцүү те. Тэгэхээр магадгүй яг хүүхдийнхээ нөгөө тухайн одоо тархины хөгжлийн одоо хэв шинжийг бид нэр ойлгоод тэрэндээ тааруулж бас нэг юм хүсэх шаардлага гараад байна те. Тэгэхгүй бол одоо нөгөө л 6 сартай хүүхдээ чи ягаа явахгүй алахгүй гэдэг чинь л болгоод байгаа шүү. Анхаарлын асуудал дээр бас нэг ийм асуудал орж ирдэг. Тэр нь одоо юу вэ гэхээр сэтгэл хөдлөлөө хянах чадвар буюу нөгөө emotional control нь тэнд агуус сул байгаа. Тэгэхээр нөгөө одоо нэг одоо ADHD-тэй хүү ялаа л гэж бодъё л доо. Магадгүй оюуны хөгжил аяг өндөр гэж магадгүй. Ер нь яг ADHD-тэй хүүхэд үнэлгээнд ирж ирэхэд оюуны хөгжил бол амар нөгөө харааны чадамж дээр бол ер нь анхаарахыг хүссэн юм амар супер идэг. Юу оюуны хөгжил хайхгүй майхгүй. Муу сурахаар хүүхд биш ээ штэ гэх ингээ гайхтал тий. Тэгтэл дүүн хийд юм бэ гингот станер таг муу сураад байна. Арай л гэж 3 дахь анги төгсөглөө шүү гэж багш хэлдэг гэж нэг тиймэрхүү ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө талаараа бас ингээд ангууд анхаарлын асуудал дээр нэг сэтгэл хөдлөлөө хянах чадвар гэдэг хэдүүлээ одоо бол багаас нь л тэр хөгжин хөдөлгөөнтэй цоллуулад байдаг шүү дээ. Ингээд дандаа цоллуулна. Тэрний хөгжил болохгүй, чийл болохгүй. Тэнгууд аав нь загнана, ээж нь загнана, эмээ өвөө нь 2 3 цаг харахтаа загнана тий. Станер амар хөдөлгөөнтэй ядарч байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Тэнгууд нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд юм сөрөг юм хоримтлагтаад байна тий. Намайг л болохгүй гэдэг би л болдоггүй юм байна. Тэг би л муу хөхөт юм байна гэсэн юм. Нөгөө талаараа бас юу вэ гэхээр нөгөө өөрийнхөө уцаар сөрөг сэтгэл хөдлөлүүдэд контролдох гэхээр нөгөө л хархины хөгжлөөсөө болоод ингээд контролдож чадахгүй нэг амар эмзэг сэтгэл зүй байна тий. Тэр сэтгэл зүйг одоо ямар ч юм дээ тий. Одоо нөгөө нэг бидний өөрийн хяналт гэж нэг бүс байдаг юм байна л та. Тархины яг тухны хавцаа байдаг. За тэгвэл тэр хэсэг чинь хамгийн сүүл хөгжиж байгаа. Нөгөө тархич нь хойд дагзаасаа эхэлж хөгжиж байгаа шүү дээ тий. Тэгээд 25 нас хүрээд бидний тэр хэсэг хөгжөөд дуусна. За тэгэхээр нөгөө нэг сэтгэл хөдлөлийг угаасаа хянахыг гэхээр боломжгүй үе дээр байна л гэсэн үг. Ер нь бас нэг тусам тийм бас баг тусам угаасаа тэр боломжгүй байна. Тийм ч учраас нөгөө няраа хөөхөд чинь өлсгөөрөө шууд үлдэг гэжтэй. Тийм тэгээд нөгөө нэг бүс мөсөн жоохон тавгүй ахын бол шууд үлдэг тий. Тэгэнгүүт жоохон томроод ирэхээр нэг үгийн баялагтай болоод ирэхээр сэтгэл мэдрэмжийн хэмжээстүүд сэтгэл хөдлөлийн хэмжээстүүд нэмэгдээд ирэхээр өөрийгөө жоохон илэрхийлдэг болно тий. Одоо жишээлбэл мэдрэмжээс жишээлбэл ам цангаж байна. 0 ормоор байна. Бала шилээ гэл нэг ингэж нэг хөрхөн гүйж мүдэг тий. За нэг тийм. За тэгэнгүүтээ нөгөө хүүхэд юмыг булаагаад авчих юм бол ууралдаг. Энэ миний юмыг булаагаад авчлаа штэ. Миний юм байсан гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө дуртай заримгийг нь төрүүлээд идсэн байх юм бол нөгөө үлдээсэн юмыг нийцсэн байх юм бол амар уйлдаг. Яагаад миний юмыг ингэж байгаа юм бэ гэд ийм сэтгэл хөдлөлүүд гаргадаг. За ингээд энэ сэтгэл хөдлөлүүд хизээ хянагдаж эхэлт юм бэ гэхээр нийгмийн харилцаа нь илүү хөгжөөд ирэхээр хянагдаж эхлэх боломжтой болдог. За тэгэд эцэг эхчүүд бид нар бас зааж өгдөг шүү дээ тий. Ийм юмн дээр уйлддаг юм аа. Яг одоо чи ингээд яасан байж болно. Гэхдээ би чамд энийг чинь шинээр аваад үгүй. Яг найзтайгаа хуваагаад хэрэгэлчих гэдэг ч юм уу те. Ийм байдлаар нөгөө нэг танин мэдхүйг нь бид нэр ийм хүмүүжлийн аргаар тайвшруулаад, тайлгаруулад тэгээ хүүхэд ер нь би хүнтэй ямаа хувааж идэхэд нэг тийм буруудах юм байна. Дараа нь энийг аав ээж надад аваад өгчих юм байна гэдэг ийм зүйлсүүдээ ингээ ойлгоод ирэхээр илүү нөгөө хяналттай юм шиг болж эхэлдэг. Гэтэл манай хүүхдүүд тэдгэр зүйлсүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ерөөсө тэр хяналт хөгжихгүй байгаад байгаа. Тэгээд дээрэс нь тэр нөгөө хөгждөг хэсгүүд нь одоо тэр нөгөө хяндаг хэсгүүд нь хамгийн сүүлд хөгжиж байгаа учраас боломжгүй багтах гэсэн үг. Тэгэхээр яг бид нар энийг боломжгүйгээд хайж болохгүй л те. Мэдээж нөгөө нэг нийгмийн харилцаанд оруулж байгаа юм чинь бид нар хүл зэрэгцээд хөгжүүлэх хэрэгтэй болно. Тэгвэл тэрийг нь тоглоомын аргаар өөрт нь дахин давталтын аргаар ерөнхийдөө бол тэр бүсүүдэд мэдээллүүдийг нь нейронуудыг нь холбоосуудыг бий болгох ийм тренингуудын аргуудыг ерөнхийдөө хоногшуулж өгнө гэсэн үг. Тэгээд эн чинь нөгөө маш их ууггүй ажиллагаа. Нэг удаа хэрэглээд мэдээж болохгүй. Тухайн хүүхдэд угаасаа шинэ мэдээлэл тогтохгүй байж болно. 2 удаа, 3 удаа, 4 удаа энд юу нь бол маш их давтамж хэрэгтэй. Тэгээд давтамжаар бид нэр зориудаар тэр нөгөө нейронуудыг үүсгэж байгаа. Зориудаар тэр бүсийн хөгжлийг бүр хүчээр ингэж бий болгож хөгжүүлж байгаа гэсэн үг. Зөв.
Бага байхын асуудлууд бол би хөдөлгөөнтүүдийн загнуулаад байна тий. Яг сургууль яг өсвөр насны тэр сэтгэл зүй ямар хэцүү асуудлууд вэ тий. Ерөнхийдөө ер нь яг ADHD-тэй хүүхдүүд хавсарсан эмгэгтэй байх магадлал нэг өндөр байдаг шүү дээ. Одоо жишээлбэл сэтгэл гутрал, сэтгэл түгшил тий нөгөө донтолтын асуудлууд, импульс контрол сул байгаас болоод айгүй их нөгөө уруу татагдах энэ гэснээр өөрийгөө хянах чадварын асуудлууд айгүй их байгаа тийм тий. Тэгэхээр эцэг эхчүүд одоо жишээлбэл одоо 12 настай ADHD-тэй одоо хүүхэд байлаа гэж тооцох юм бол тэр сэтгэл зүйд нь бид нар одоо яг яаж тааруулж одоо хүмүүжлийн арга барил ямар арга барил хасан дээр зүгээр одоо чи угаасаа ийм юм чинь одоо хүслээрээ болгоод байх уу эсвэл чанхан гараар та нэрээ хүмүүжүүлнэ гэдэг нь бол ер нь яг хүмүүжлийн арга барилын үеийн сэтгэл зүй бас жоохон хэцүү байгаад байна тий. За одоо ингээд хүүгийн маань охины маань асуудал шийдэгдэхгүй байжгаад хүү маань нэг 13 4 өсвөр насны хямрал эхэлнэ. За ерөнхийдөө бол нөгөө нэг шин зүйлсийг даван туулах болгонд бидний сэтгэл зүй нөгөө нэг хямралд орчиж байдаг. За тэгээ тэрийг нь бид нөгөө нэг өсвөр насны хямрал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За энэ болохоор нөгөө нэг хүүхэд наснаас том хүн болох процессын дээр тухайн хүүхдийн хийж чаддаг болон чаддаггүй зүйлс дээр тулаад ирэхээр сэтгэл зүй хямраад байгаа гэсэн үг л дээ. За одоо тэгжитэл дээрэс нь ADHD-тэй байгаад гэд бодох юм бол за тухайн хүүхдийг маань 13 жилийн турш чи ямар бүтлгүй юм бэ? Чи яагаад ийм мартамхай юм бэ? Чи л зохион байгуулж чадахгүй байна. Чи ерөөсөө бүр үлгэн салган энэ хичээлийг хүрлээ гэж хэлээд ахаар ер нь зүгээр энгийн сэтгэл зүйтэй хүн хүртэл сэтгэл зүй хямрахаар ахгүй юу? Яагаад би ийм юм бол би нэр ийм азгүй болов зүгээр энгийн дээрээ ботход бид нэр тэгэж бодно. Гэтэл тухайн хүүхдүүд маань ADHD-тэй гэдгийгч мэдэхгүй байгаа юм чинь өөртөө итгэл өөрийн үнэлэмж маш буурдаг. Өөртөө итгэл бол жишээлбэл зүгээр нэг одоо төм сарлагчих гэхэд хүртэл би чадахгүй хаа. Яаж би хийстэй чадахгүй хаа. Би ер нь төм сарлахж үзээгүй штэ. Аав ээж ер нь намайг тэр галтгоноос айгүй хол ялгахдаг штэ. Гэх энэ бол өөрийн үнэлэмж байгаа. Өөртөө итгэл байгаа. За өөрийн үнэлэмж гэдэг бол за чи энийг нэг би даагаад хийгээд үзтээ. Одоо цөмөөрөө нэг энийг ингээ хий. Чи тэгээд нэг ингээ хийцэн байгаараа гингүүт. Айгүй би чадахгүй хаа. Ер нь би чадчихсан түүх байхгүй те. Тэгээд намайг чи ер нь ийм хийчих юм бол аав ээж орилол ороод ирд юм да. Гэх байдлаар ингээд бүр ингээд өөрийн үнэлэмжээ бүр чадахгүй руу нэлээд оруулсан байдаг. За тэгээд мэдээч нөгөө хүн чинь ийм нөхцөл байдалд байгаад ахыг хүсдэггүй учраас энэ байдлаас гарахын тулд нэг зүйлд анхаарал эхэлнэ. Тэр нь жишээлбэл юу ч хийж болно. Одоо өөрийнхөө нөгөө нэг сэтгэлийг илүү өөдрөг байлгах нэг зүйл. Тэгээд тэр нөгөө нэг донтолтын асуудал. Одоо жишээлбэл компьютер видео тоглоом байж болно тий. За PUBG-гийн орчин байж болно. Компьютерийн тоглоомны орчинд бол тухайн хүүхэд шиг яг тэрийг хийж чаддаг хүн байдаггүй. Одоо жишээлбэл чи зөвхөн баруун талаа л сайн хараад яв. Тэгэх юм бол наанаас ирж байгаа бүх хүмүүсийг чунгааж чаддаг. Чи ер нь баруунаараа аягүй сайн штэ гэж хэлчихэл юм бол тухайн хүн ерөөсөө баруун талаа л аягүй сайн эзэлждэг. Тэгээд тэнцэнэ өөрийн үнэлэмж өөртөө итгэх байдлаа илүү тодорхойлоод авч үздэг. За ингээд нөгөө нэг донтолт нь бий болоод ягаад гэвэл нийгмийн бодит амьдрал дээрээс бид нар тухайн хүнд өгөх нөгөө нэг чадамжийг нь өөртөө итгэх итгэлийг нь өөрийн үнэлэмжийг нь өсгөж чадахгүй байгаад янгууд тэр нөгөө нэг зүйлсээ хиймэл орчингоос бий болгож аваад байгаа гэсэн л үг. За тэгээд нөгөө нэг өсвөр насныхны асуудал чинь ер нь айгүй комплекс болоод ороод ирдэг штеп. Нөгөө нэг одоо идэх дом байж болно тий. Ер нь бол донгууд бол ямар ч хэлбэрээр байж болно штеп тий. За тэгээд нөгөө нэг гар утасны хэрэглээнд байж болно. Эсвэл бол нөгөө нэг TikTok бичлэг маш ихээр хийж өөрийгөө яг тэр нөгөө нэг виртуал ертөнцид гоёор гэдгээ мэддэгдүүлж маш их лайк авч маш их комент авах сонирхол нь бүрдээд эхэлдэг. За тэгээд энэнгүүт л манай хүүхэд ерөөсөө хичээл ном хийхгүй байж л энэ үнд. Яагаад ийм байгаад байгаа юм бэ? Би бүр хичээлийг хийх гэж оролдоод дийлэхгүй ээжэж ийм юм сонирхол нь яваад байна штэ. Гэтэл нөгөө нэг суур асуудлыг нь бид нэр шийдээгүй учраас ийм нөгөө дагалдлах асуудал нь гараад эхэлдэг. За тэгээд нөгөө нэг ажиллах байдлууд ч гэсэн арай өөр болдог. За тэгээд хүмүүжлийн арга барил дээр явах юм бол тухайн хүүхэд нөгөө нэг илэрхийлж байгаа илэрхийлэмжийг бид нэр ямар ч шүүмжлүүлгүйгээр зүгээр л нэг сонсох. За энэ нөгөө сонсолтыг эцэг эхчүүдэд заахад нөгөө нэг найзууд хоорондоо юм ярьдаг штэ. Бид нар нөгөө найзуудтайгаа юм ярихдаа бараг л ээж аавд ярьж байгаагүй юм аа найзуудтай ярьдаг. Ээж аавд хэлэхээр ээж аав тэрийг ингээ нэг
нэг жоохон засаж яриад байдаг штэ тий. Тийм. Чиний үсний чинь нэг хэлбэр юм уу? Наатахад тэгвэл чи нэг жоохон юм болгочвол чамд илүү зохих юм биш үү гэ. Гэтэл найзууд тэр нэг үсний засалт масалтыг бол ерөөсөө тэгдэггүй штэ. Гоё яа. Өстө гоё штэ. Чи өстө бүр нэмээд ихчих юм бол илүү гоё болох гэдэг ингээд нөгөө тийг улам ингээ урамшуулад тэгээд бид нэр найзуудтай байх илүү тухтай байгаад байдаг тий. Тэгвэл яг нэг тийм л байдлаар сонс. Гэхдээ найцыг сонсох гэсэн үг биш. Зүгээр л байгаагаар нь сонсоодох. Хилж дуустал нь, уйлж дуустал нь, орилж дуустал нь зүгээр л нэг сонсоод үз. За тэгээд юм орилж эвдэллээ, юм хашгирлаа гэд одоо 2-3 цаг ч юм уу тийм олон цагаар өөрчлөхгүй. Тэр нь өсрээд л нэг 30 минут бид нэр саад хийхгүй байх юм бол 30 минут ч орчим өөрчлөх бах. Тэгээд тэрийг зүгээр ингээд нэг тайван сонсоод тайван болж байгаа процессыг нь хийлгээд үзээдэг. Тэгээ хүүхэд ер нь бол бүрэн өөрийгөө илэрхийлээд болсныхан дараа эцэг эхчүүд за одоо би өөрийнхөө байр сууриас ярья гэд. Тэгээ тухайн үедээ эцэг эхчүүд маш тайван байвал их зүгээр. За заримдаа бол тэр сэтгэл зүйг удирдах эцэг эхчүүд ч гэсэн айгүй хэцүү те. Өөрийнхөө хүүхдийг ийм зүйл бодож явж ийснийг, ийм зүйл мэдэрч явж ийснийг эцэг эхчүүд яг тухайн момент дээр сонсоод ирэхээр өөртөө сэтгэл зүйн байдал хүртэл маш хэцүү болдог. Өөртөө итгэл одоо нөгөө нэг эцэгчүүд ч гэсэн тийм мэдрэмж байгаа штэ. Тэгээ би хүүгээ охиноо ийм байсныг мдээгүй явж ятдаг. Одоо би яасан эцэг их юм бэ? Намайг одоо яг ээж гэж хэлэх юм уу гэл эцэгчүүд яг нэг тийм сэтгэл зүйн байдалд ороод ирдэг. Тэгэхээр таач гэсэн тэрийг яг ингээд илэрхийл гарга. Аль нь сэтгэл зүйн тусламж хэрэгтэй болж байгаа. Тэгээ тэрийг ингээд илэрхийлж гаргаад үгүй би нэр ээжээгээ уучлаарай те. Би чамайг ийм юм бодоод санаад явж гин гэд өстө зүудлээчгүй явж исэн юм байна. Анх удаа инглээ чи хоёр хоёулаа алдсан байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ заавал алдаач биш л те. Хоёулаа ийм нөхцөл байдал дээр л хүрээд ирж одоо хоёулаа тэгвэл яавал дээрөө чамд санаа байна уу миний охин. Ээжт нь бол ямар санаа алга. Өстө анх удаага л би амьдралтаа анх удаага амьдарч байгаа штэ. Нөгөө нэг амьдрал анх удаага ирж байгаа. Тэгээд нөгөө заавартаа ирэхгүй. Тэгээд тэрийг ч гэсэн ээж аавч гэсэн тайлбарлах хэрэгтэй. Тэгээд та хоёрын хооронд шийдэл нь байгаа. Та хоёрт л шийдэл байгаа. Тэрнээс биш одоо хаа нэгэн газар жор хитцсэн юм ерөөсө хаанч байхгүй. Тэгээд та хоёр ингээ нэг ярилцаад үзтээ та хоёрт нэг шийдэл гарах нь уу? Шийдэл гарахгүй байх юм бол мэдээж нөгөө мэржлийн хүмүүсээр хандах юм бол энэ хүмүүс ч нөгөө нэг маш олон кейс сонссон байгаа учраас та хэдэр нэг юм шийдлийн юм санал болгох бах тийм. Тэгээд хэрэгжүүлээд үз. Таарч магадгүй таарахгүй ч магадгүй. Зөв. Тэгэхээр эрт дээрээ л хэдүүлээ одоо жишээлбэл түрүүн таны ярьснаас 7 наснаас өмнө унш гэж ирсэн шүү дээ. Хэрвээ эрт дээрээ одоо хүүхдийнхээ одоо юу гэдэг энэ хөгжлийн ялгаатай байдлыг хэдүүлээ мэдэрч юм бол эртнээс л тэр хүүхдүүдэд дэмжиж туслаад бол нэг өсвөр насны хямралыг нэг арай жоохон наагуурхан хэдүүлээ нэг даван тулчих болж байна тий. Тэгэхгүй бол бид нар ч завгүй байдаг, хүүхд маань завгүй байдаг, сургууль чи ямар ч олон хичээлтэй байлээ. Бид нар ямар ч их ажилтай байлээ гэж хэдүүлээ өнгөрчдөг тий. Тэгэхээр нэг дундаа нэг яг тайван тухтай уулзаад нэг хүүхдээ мэдрэх тий. Хүүхдийнхээ одоо найз нь болж нөгөө гаргалгаа гаргах асуудлууд айгуу чухал байгаад байна л та. Гэтэ ер нь яг одоо жишээлбэл яг эдийн засгийн асуудлууд нийгэмшүү харилцааны талаас айгүй их асуудал тулгардаг тий. Номер нэгт мэдээж суралцсан бэрхшээл академик боловсрол авч чадахгүй. Хичнээн мундаг толгойтой илээ. Хальт сонсоол уг нь мэднэ гэдэг тий. Тэгтэл яг авчгаад үнэн 80 90 100 байж болол чадахгүй нормалдаж чадахгүй давлгаатай яваад ин гэдэг ч юм уу тий. Хоёрдугаар асуудал бол яг л тэр нэг найз нөхөдтэй болох бусдын одоо санал одоо перспективийг ойлгох энэ төргээд нэг нийгэмшгүй харилцааны асуудлууд нь давхар нэг хавсарсан эмгэгүүд нь тий. Сэтгэл зүйн асуудал ер нь бол жоохон чангал байдаг юм байна л гэж үргэлж бодлоо тий. Ахаа тий штэ. Тэгээд нөгөө нэг өөрийнхоороо байх гаддаг. Уг нь энэ чинь даваа талахгүй юу? Тий штэ тий. Тийм бид нар чинь одоо хідэн нөгөө нэг хүний санаа бодлоор байдаг үлээ те. Ямар харагдаж байгаа, таалагдж байгаа болоо нэрээ тэр тгээ хэлчихвэ те. Бид нар чинь нөгөө нэг ялангуяа нөгөө монголчуудын маань сэтгэл зүйн онцлогч нь нөгөө хүний дор орчих үү те. Хүн нэрээ тогс өдөө гэдэг шиг. Хүн нэрээ тогс өдөө. Өстой нэрээ нэр хугарахаар ясуугаар өстой ясаа хугуулж ийсэн дээр гэж бодоод байгаа хүмүүс шүү дээ те. Тэгээд нөгөө нэр хүндий чинь айгүйх тэгэж чухалчилдаг. Тэгэж боддог хүмүүсийн хажууд эдийн штэттэй хүүхдүүд гэдэг чинь яг өөрийнхөөрөө зүгээр бид нарыг нөгөө нэг одоо энд таалагдах гэж хариулт юусоо хэлдэггүй. Яг өөрийнхөөрөө тийм. Яг өөрийнхөөрөө хариулдаг. Таалагдахгүй бол таалагдахгүй.
Үгүй энэ ч би баймааргүй байна. Ямар их юм хийлэгдэх юм бэ? Одоо зөвөр нөгөө нэг үнэлгээ авахгүй бол тест хийлгүүлж яхад хүртэл ямар их юм хийлгүүлдэг юм бэ? Одоо энэ хизээ дуусах юм бэ гэж. Хурдан дуусаач гэдэг. Тийм хурдан дуусгаал та. Одоо ямар их юм асуудгийн энэ би хариулмааргүй байна. Та яагаад миний ийм эмзэг юмыг асуугаад байгаа? Гэх нь айгүй холгүй байдаг. Тэр нь бүр айгүй саашаалтай штэ. Яагаад бид нөгөө нэг ийм нийгэмдээ өөрийнхөө сансан дуу хоолойг хүргэх байдал дээр ингэж хойшоо суух хэрэгтэй гэж бодмоор тий. Гэтэл зарим зүйл дээр бол зүгээр чимээгөө сонсоод өнгөрөх тохиолдол байна тий. Одоо жишээлбэл аутизмтай хүүхдүүд байдаг ч юм уу. Чимээгүй байл да чи ямар ядаргаатай юм гэж хэлжэнгүүт нөгөөх нь гомдчихдаг, эмзэг тусдаг ч юм уу тий. Эсвэл нэг өөр ялгаатай хүүхдийн талаар шууд шүүмжлэлээ хэлжэнгүүт нөгөө хүүхд нь сонсоод гомдчихдаг тий. Өө чи нэрээ бичиж чаддгүй юм одоо хүртэл үү гэл тэгэнгүүт нөгөө хүүхдэд айгүй эмзэг тусдаг. Гэтэл нөгөө нэг хинд хизээ ямар үг хэлэхээ сонгож чаддаггүй. Энэ нь нөгөө шийдвэр гаргах чадвартай нь холбоотой л гэсэн үг. Тэгэхээр тэрийг нь бид нэр бас л хөгжүүлэх хэрэгтэй. Ийм нөхцөлд бас ингэж болдгоо маа. Хүн чинь бас нөгөө нэг хүн болгон ижилгүй, хүн болгон өөр их чам биш байдаг учраас эвгүй байдалд ордгоо. Тэгээ би энийг бол эцэг эхчүүдэд нөгөө та өөрийнхөө түүхийг хуваалцах замаараа хүүхдтэй ярьж өгөөч. Бид нарт бол амьдрал тийм зүйлсээ зөндөл байгаа штэ тий. Би одоо жишээлбэл маш их ичимхий охин байсан бол одоо нөгөө хинт нэгэнд гомцноо хэлж чадахгүй тэгэл дотроо бодоол тий гомдоол туниал тэр үнд нэрээ тэр үед нь тгээ хэлчихгүй яав та гэж бодсон надад хүүхэд байдаг байсан тий тэрийг ингээ хүүхдтэй хуваалцаад тэр үед би ингээл үгээ залгаал өнгөрч байсан яагаад намайг тэгж хэлж байгаа юм болоо. Яг би ч нөгөө нэг гараа хуглаад айгүй удаан бичдэг байсан байхгүй юу. Гэтэл манай найз ягаад ч ангийн хүү намайг чи ямар удаан бичдгийг одоо хүртэл дуусаагүй юм уу гээл ангийнхан бүгдээрээ нэр хийж инээ гээл тэгэхэд би айгүй байдалд орж иж билээ гээл энэ түүхээ ярихад хүүхэд ч гэсэн тэрийг ингээ сонсоод нэрээ би бас найзыг тэгсэн штэ гэдэг бодомж төрж болно, бодомж төрөхгүй ч гэж болно. Гэхдээ тэрүүгээрээ бид нөгөө нэг хүүхдэд ийм ялгаатай зүйлсүүд бас байдин шүү. Тэр нь бүр ингээ ойрын жишээн дээр ээжд нь хүртэл тулгарч байсан шүү гэд сонсохоор хүүхэд бас нэг жоохон бодох хэрэгтэй юм байна гэх. Тэгээ болж өгвөл бид нөгөө хүүхдүүдэд аливаа зүйлсээ ингээ заагаад байдаг. Одоо тэгж гээл, ингэж гээл, тэгж харцуу, ингэж харцуу гэд нөгөө нэг тарих байгааг нь ашиглуулдаггүй. Ингэхүүл чи юу гэж бодож гин тэгвэл чи юу гэж бодож гин ээжд нь ийм зүйл тохиолдлоо миний хүүд ямар санагдав гэх юм бол тухайн хүүхдүүд ямар муухай юм бэ хин таныг тэгж байгаа бистэ тэгж ярихгүй шүү миний ээж хамгийн хөөрхөн нь гэл хүүхдүүд айгүйх тэгж нөгөө нэг аав ээжийг айгүй хөмөрдөг штэ тий тэр сэтгэл мэдрэмжийг нь бид нар гаргуулдаггүй баггүй юу. Тэгэхээр тийм зүйлсүүдийг жоохон бодомжоор нь асуухад нэрээ надад бүр нэг юм тохиолдоод өстой нэрээ айгүйх би баярлалаа гэлтэнгүүт миний хүүд ямар санагдаж байгаа гэнгүүт би ч их баярлж байгаа гэнгүүт харин тийм өнөөдөр чи ихтэй айгүйх баярлж байна те гэж мэгэл баяр жаргалаа бид нэр ингэж нэг хуваалцаа сурчих юм бол хүүхдүүд явандаа нэг шийдвэр гаргах арга барилаа арай жоохон өөрчлөнө гэсэн үг. Зөв. Тэгэхээр яг нөгөө одоо танай төвийг болохоор би айгуу дуртай. Ягаад тэгэхээр яг эдийн ичдийн одоо яг тусгайлан эдийн ичдийг зориулаад яг энэ хүүхдүүд маань яг миний бодлоор нэг талтай айгуу тийм харамсалтай санагддаг. Уг нь айгуу сайн энэ нөөц боломж тэр тархины потенциалыг ашиглаж чадвал үнэхээр Ферраригийн хурдтай тархитааж мотоциклийн тормостой гэж ярьдаг тийм. Тэгэхээр айгуу мундаг юм потенциалтай хүүхдүүдэд даанч одоо бид нар үнэхээр ингээ зөв чиглүүлэх гэхээр яг мэрэгжлийн талтай бол айгуу сулхан байдаг. Тэгэхээр танай төвийн үйл ажиллагааг хараад үнэхээр их баярлдаг. Магадгүй олон хүүхдүүдийг зөв чиглүүлж чадчихгаа баах тийм. Тэгэхээр энэ хүүхдүүд маань суралцсан бэрхшээлгүй анги хамт олонныхаа дунд өөртөө ихтэй байвал ямар гоё вэ? Эцэг эхчүүд хүүхдийнхээ одоо мэдрэмжийг олгоод хамтдаа ингэж одоо хүүхдээ хөгжүүлэл яасан гоё гэд байдлаар танай төв дээр айгүйх тийм одоо мэдээллүүдийг харах дуртай байдаг. Тэгэхээр яг танай төвийн үйл ажиллагаа болохоор одоо тренинг хийдэг те одоо яг анхаарлын төвлөрүүлэх одоо фокус хөтөлбөр энэ төргээ байдаг те. Тэгэхээр та энэ яг авч байгаа та тийм болохоор юм behavior төрлийн буюу ингээд зан үйл заслын л үндсэндээ нэг аргууд байгаа те. Тэгэхээр яг танай төв дээр яг ямар одоо нэг өдрөл бас имчилгээ гэж хэлж болно тийм арга хэмжээ авч байгаа вэ яг одоогийн байдлаар. Зөв. За их баярлалаа. Манай төвийг бас нэлээд их нөгөө зорж ирдэг хүмүүс нь эмчнараас ирдэг. За яг ингээд онцлог эрт хөгжлийн үнэлгээ хийгдээд ирсэн чинь эдийн штэ байх магадaltaй байна. Тэгээд энэ хөтөлбөрт хамраад очаа гэд. За манайх болохоор 2018 оноос хойш
Германы Марбург гэх сэтгэл зүйн төвийн ийм анхаарал хөгжүүлэх тренингийг авч хэрэгжүүлж байгаа. За тренинг маань болохоор ер нь бол яг насны ангиллуудаараа айгуу тийм тоглоомын арган дээр суурилсан танин мэдхүйн зан үлийн сэтгэл засал ерөнхийдөө бол явагддаг. За тэгээ манай дээр ер нь дандаа сэтгэл зүйчнэр байгаа учраас бид нэр имчилгээ, оншилгоо гэдэг үгнүүд ер нь бол хэрэгэлдэггүй. Бид нар бол нөгөө үнэлгээ хийгээд тэгээд тренинг хөтөлбөртэй л хүүхдүүдэд хамруулаад ер нь явж байгаа. За цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа. За цэцэрлэгийн наснууд бол 4-өөс 6 нас хүртэлх хүүхдүүдийг ер нь бол цэцэрлэгийн анхан шатны одоо танин мэдхүйн процессын дээр нэлээд тулгуурлаж за тэгээ нөгөө сэтгэл зүйн тренинг гэхээр хүмүүс нөгөө нэг тоглоомоор төсөөлж манайхыг айгүйх орж ирдэг. Тэгээд хүүхдүүдэд зүгээр ингээ хөөрхөн тоглоулангаа анхаарлыг хөгжүүлнэ гэж ботсон чинь та хэд ч ингээд зуруулаад бичүүлээд байна. Тэгээд уг нь бол нөгөө нэг сүүлийн үеийн эцэг эхчүүд чинь нөгөө ийм хандлагатай болсон юм билээ штэ. Гэрийн даалгавар ерөөсө битээ өгдөг байгаа ч. Хүүхдийг нэг битээ хичээлээр шахдаг байгаасаа гэж айгүйх боддог. Гэтэл бид нөгөө нэг тарих гар тэгээ булчингийн ой санамж гэдэг нэг юм сэтгэл зүйн онолыг баримталж байгаа учраас яалчгүй хүүхдүүдээр юм хийлгүүлж таардаг. За тэгээд ер нь бол цэцэрлэгийн хүүхдүүд насны хүүхдийн хөтөлбөрний хүртэл яг гараараа хийдэг юмнуудаа хийгээ. Тэгээ тэрийг нөгөө нэг дотоод ярианы хөгжил гэдэг зүйлсээ ингээд хөгжүүлээд ингээ явдаг ийм тренингийн тоглоомын арга зүйдээр ер нь бол явагддаг ийм хөтөлбөрийг сургуульд бэлдээд тийм сургуульд бэлдэж байгаа. За тэгээд дараа нөгөө нэг сургуулийн насны хүүхдүүд байгаа. За 6-аас 12 насны хүүхдүүд ерөнхийдөө бол тэр нэг сургуулийн хөтөлбөрийн ингээд яг өөртөө тохирсон тийм нэг арга зүйгээр хөтөлбөрөөс аваа явдаг. За энэ нь болохоор илүү нөгөө нэг академик чадрууд дээр нь илүү суурилсан. За тэгээ нөгөө нэг сургуулийн насны учраас нийгэмшгүй харилцаануудыг нь илүү одоо зохицуулсан. Одоо жишээлбэл ээлж дараагаа хүлээн, би ээлжээ хүлээн, эхлээд найз ярьж байгаа бол дараа нь би ярих юм байна. Би ярьж байгаа бол найз сонсох юм байна гэдэг ийм нөгөө нэг тестараалуудыг нэлийн одоо зохицуулалтыг хийж өгсөн ийм хөтөлбөрүүд явагддаг. За тэгээ өсвөр насны хөтөлбөр байгаа. За өсвөр насны хөтөлбөр нь болохоор бүр илүү нөгөө нэг нийгмийн харилцаанд дээр нь тулгуурласан. Одоо жишээлбэл төөрдөг байшин нэг цэцэрлэгийн насан дээр хилэгдэг байлаа гэх юм бол өсвөр насны төөрдөг байшин нь ийм газрын зурган дээр ажилладаг. Тэр нь илүү их өөрсөнд нь сонирхолтой байдаг. Тэгээд тэр нь нөгөө нэг ийм Улаанбаатар хотын газрын зураг гэхээсээ илүү өөртөөх нь нөгөө нэг сонирхдаг Хогвартс явах байдаг ч юм уу тий. Эсвэл бол нөгөө нэг ийм үлгэрийн орных нь байдаг ч юм уу. Эсвэл тухайн хүүхдүүд одоо яг хаашаа илүү сонирхож байгаа гэдэг тэр нэг улс орных нь юм хотынх нь газрын зургийг гэдэг бид нэр тренингд ашигладаг. Тэгээ тэр нь ингээ хүүхдүүдэд нэгт танин мэдхүйн сонирхолтой, хоёрт нөгөө нэг яг өөрийн дотоод хэлхүйн хөгжил, дотоод хяналтыг нь тогтооход илүү дэмжлэг болсон байдлаараа ерөнхийдөө бол илүү онцлогтой хөтөлбөрүүдтэй. Тэгээд дээрэс нь бид нөгөө нэг өнгөрсөн жил анхаарлын өөрчлөлтөд хүүхдүүдэд зориулсан мэдрэлийн сэтгэл судлалын бүлгийн хөтөлбөрийг монгол хэлний орчуулан гаргасан байгаа. За энэ хөтөлбөр нь болохоор яг нөгөө нэг сургуулийн дотор сургууль дээрээ хүүхдүүд илүү хэрэгжүүлэх боломжтой. Тэгээ сургуулийн сэтгэл зүйч нь энэ хөтөлбөрөөр удирдах явах боломжтой юм хөтөлбөр байгаа. Дээрэс нь эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсролыг нэмэх 5 удаагийн уулзалттай. Тэгээ энэ хөтөлбөрөөр ерөнхийдөө бол нөгөө сургуулийн сэтгэл зүйч нартай санал болгоод тэгээ сургуулийн сэтгэл зүйч нарыг чадахжуулаад явуулж байгаа. Тэгээ хүүхдүүд нөгөө сургуулийнхаа орчинд буюу найзуудтайгаа хамт өөрийнхөө анхаарлыг хөгжүүлнэ гэдэг бол бүр их гоё шүү дээ. Илүү тухтай байна гэсэн үг. Тийм одоо бол яг манай сэтгэл зүйн төв дээр ирэхээр ийм танихгүй найзуудтай найз болоо тэгээ хүүхдүүд айгүй хурдан найз болчихдаг штэ. Өнөөдөр танилцаал сайн байна уу чамаа хин гэж байгаа л тэгээ найз олцохоор айгүй хөөрхөн анги болчихдаг. Тэгтээ тэр ангиас илүү нөгөө өөрийнхөө найзуудтайгаа хамт нэг анхаарлын хөтөлбөр явуулах юм бол илүү үр дүнтэй. Тэгээ энэ хөтөлбөр нь өөрөө нөгөө Германд 2003 оноос хойш хэрэгжиж байгаа хөтөлбөр байсан. Тэгэхээр чинь одоо 2024 он шүү дээ. Нилээн шалгарсан хөтөлбөр байгаа учраас үр дүн сайтай. Тэгээ ийм хөтөлбөрийг би одоо герман хүүхдүүд хэрэглээд байгаа юм чинь Монгол хүүхдүүд маань ч гэсэн хэрэглүүлэх гоё юм байна гэж бодоод тэгээд сэтгэл зүйч нартай санал болгоо явж байгаа. Тийм би та бүхний хийж байгаа юм бол үнэхээр бүрстээ олон төрлийн яг энэ одоо эдээштиг асуудалд ингээд тулгуурласан чиглэлсэн үнэхээр мундаг хөтөлбөрүүд байна. Тэгэхээр мэдээж бид нар ч одоо энэ салбар маань манай дотор шинэ салбар байгаа болохоор гадны улс орны амжилттай хөтөлбөрүүдийг хөрсөн дээрээ буулгаж л одоо энэ талын салбараа бид нар хөгжүүлэхээс өөр арга зам байхгүй. Тэгэхээр улам олон сургууль
Тэ одоо улам орлон одоо энэ эцэг гэгчүүд энэ талаар мэдээллийг аваасай. Сургуулиудын сэтгэл зүйч маань бас сайн хамрагдаасай. Тэ тэгэхээр магадгүй 10 жилийн дараа энэ эдээштгийн асуудал төр шаал өөр болсон хүмүүс ойлголт нэлээд айтайхан болчихсон. Өчнөө олон мундаг хүний нөөцийг Монгол улс маань амжилттай бэлдээсэй гэж ерөнхийдөө л хүсэж байна. Аха. Тэглгүй ах уу. Одоо ч нөгөө нэг хүүхэд болгоон ч өөр өөрийн онцлогтой байгаа. Тэгээ дээрэс нь эдийн штэ гэдэг чинь бүр нэг юм гайхамшигтай онцлог. Би бол ийм хүүхдүүдтэй бол үнэхээр хайртай. Тэгээ нөгөө нэг өөрөө ажилдаг ч гэсэн энерги айгүйх шаарддаг ч гэсэн манай хүүхдүүдэд бол потенциал нь байдаг. Потенциал мэдээж нөгөө нэг хүрэхгүй байх тохиолдол ч байна. Гэхдээ энэ зүгээр биднэрт одоо жишээлбэл 1952 оноос хойших ийм судалгааны том датанууд байна. Зөвхөн биднэрт нэг тулж байгаа юм зүйл бол хэлний бэрхшээл. Эдгээр зүйлсүүд бүгдээрээ л гадаад хэл дээр байгаа. Тэгэхээр эдгээрийг монгол хэл дээр орчуулж ойлгох энэ арга зүйнүүдийг нь бүгдийг нь туршаад үзэх хэрэгтэй. Сэтгэл зүйн шинжилгээ ухаан чинь ер нь бол одоо анагаахын шинжилгээ ухаан ч гэсэн адилхан байх гэж би бодож байна. Одоо нэг өвчний талаар ярихад бид нэр яг л адилхан ойлголттой л байдаг шүү дээ тий. Сэтгэл зүйн шинжилгээ ухаан ч гэсэн мөн адилхан. Одоо жишээлбэл Америк хүүхдүүдийн зөвхөн соёлын ялгаа байгаа. Соёлын ялгаа байгааг нь л бид нэр жоохон соёлдоо тасгасан, соёлынхоо онцлогт буулгасан хөтөлбөр хичгэл юм бол боломжтой гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөрөд ч гэсэн ерөнхийдөө бол герман хүүхдүүдээр туршигдсан, үр дүн нь гарсан гэж судалгааны тайлангууд нэлээд хариунтай байхгүй юу? Тийм ч гэсэн Монгол хүүхдүүд дээрээ зүгээр бид нэр хэрэгжүүлээд үзэхэд үр дүн ч гэсэн яг адилхан гарч байгаа. Гэхдээ мэдээж нөгөө нэг одоо саяны жишээлбэл газрын зураг гэдэг ярьж штэ тий. Газрын зургийг Монгол болгох ажил мэдээж байна. Бид нар мэдээж нөгөө хөдөө орон нутгийн хүүхдүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх юм бол гадаад юм яриад яж бас тохиромжгүй штэ. Тэгэхээр тэрийг ингээд яг өөрийнх нь аймгийнх нь нийслэлтэнд тохируулдаг ч юм уу. Улаанбаатарын хүүхдүүдийг Улаанбаатарт нь тохируулдаг ч юм уу. За тэгээд нөгөө хүүхдүүдийнхаа нөхцөл боломжийг мэдлээж айгуу сайн судалж агаад хөрвүүлэх айгуу сайн чухал хэрэгтэй. Тэгээ ер нь бол нөгөө шин юм гарах гэж маш их цаг хугацаа алдаж байгаас илүү байгаа юмыг нь туршаад үзээд болохгүй байвал дахиад шинэ зүйлсүүд ийм арга аргачлаа бол маш их байгаа. Америкийн эдийн засгийн холбоо гэж байгаа байхгүй юу? Тэр холбоо гэхэд 1989 онд байгуулагдсан холбоо байгаа шүү дээ. Гэ ботхоор эн чинь 30 хэдэн жилийн судлагдсан аль хэдийн хийцэн байна. Тийм. Тэгэхээр биднэрт одоо дутагдаад байгаа зүйл нэг чиглэл бол насан туршидын эдийн засгийн асуудал байгаа. Одоо дөнгөж хүүхдээр эхлэе явж байна. Тийм дөнгөж хүүхдээр эхлэе явж байна. Гэтэл яг ажлын байран дээр болж байгаа эдийн засгийн залуучууд маш гайхамшигтай чадвартай. Тэгээд тэрийг яг ингээ ажил дээрээ гаргахад хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, цаг барьдаггүй, залах уу гэж хэлдэг. Тэгээд ажлыг эхлүүлж чаддаггүй гэдэг байдлаараа ингээд ажлаас ажлыг ингээд солиол яваад идэг. Нэг ажлын байран дээр хамгийн дээдл нь 6 сар ажиллаж ирнэ гэдэг кейсүүд бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө нэг ажлын хугацааг нь урт болгох тийм хөтөлбөрүүд бас бидэнд айгүй чухал хэрэгтэй л байгаад байна. Энэ орон зай айгүй дутагдчихэ. Тийм ээ. Сургууль, ихтэй сургууль ер нь л цэцэрлэгээс нь ахуулаад бүхэл эдийн засгт бол бүхэл насны хүмүүст л тулгарх асуудал болохоор ялцчихгүй л юм л да тийм. Тэгэхээр за энэ удаагийн дугаард хүрэлцэн баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Та бүхний амжилт хүсье. За, урьсанд маш их баярлалаа. Тэгээд ADHD-тэй онцлогдсон байгаад ADHD-ийн үнэлгээгээр гарсан байсан ч ADHD гэдэг энэ дөрвөн үсэг таны юу хийж чадах, чадахгүйг ерөөсөө тодорхойлох зүйл биш ээ. Эсвэргээр хязгаарыг хэлж өгч байна тийм. Тийм, хязгаарыг хэлж өгч байгаа шүү. Баярлалаа. За, баярлалаа. Энэ удаагийн дугаар энэгээр өндөрлөө. Дараагийн дугаараар уулзцаая.